Монгол улсын хэмжээнд нинжа нарын гарц үтгэдэг ганцхан аймаг байсан Завхан аймаг байв. Гэвч өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг нинжа нарын дайрлагад өртснөөр энэ аймаг уул уурхаан бодит тэмгэнэлтэд нүрд тулсан билээ. Анх улсын их хурлын гишүүн Намтай хоёрын МАК компани хайгуулчид Дөрвөлжин сумын нутаг бүрчгтийн ууланд алтны судал илрүүлснээр дээрх суйрлалын эхлэл тавигджээ. Учир нь тус компани хайгуулчид дээрх мэдээлэлээ нууцлж чадаагүйгээс ганцхан жилийн дотор хоёр сумыг дамсан 20-30 км газар нутаг нинжа нарын гарт өртөөд байна. Хууль ёсоор олборлох ажиллагаа бол Дөрвөлжин сумын бүрчгтэй гэж уулнаас эхэлсэн. За энэний бүр одоо өмнө нь бол Ноднингийн 10 сараас МАК-ийн хүмүүс одоо хайгуул хийгээд тэгээд Дөрвөлжингийн нутагт бол ховдын хүмүүс Ноднингийн 10 сараас эхэлж ирээд ингээ одоо энэ хавар одоо 3 сараас өргөлжилсэн. Энэ үедээ бол манай нутагт ирээгүй байсан. Бид нар очиж уулзсан. Дөрвөлжин талдаа л байна. Тийм, Дөрвөлжин талдаа байсан. Одоо хууль бас юм одоо хийж болохгүй шүү гэж. Одоо бид бол уулзаа хүнтэй нэрээд ингээ явжсэн. Тэгээд 7 сараас эхэлж одоо манай хэлээс нэг 2.3 км-ийн зайд тэр бүрчгтэйгээд байгаа ууланд эхэлсэн. За манай суманд нийтдээ хайгуулын 12 хэлэгцэн зүйдгийн тусгай зөвшөөрөл. Тэрний нэг нь Монголын алт компани. Манай ургамал Дөрвөлжин 2-ын зааг нутгаар манай ургамлын тосгоор баг Дөрвөлжингийн 5 толгой багийн зааг нутгаар бол 5 лиценз байдаг. Тэрний нэг нь Монголын алт компани тийм зөвшөөрөлтэй талбай байсан. 2011 оны 9 сард Бухын толгой гэж Дөрвөлжин сумын нутагт одоо бүрэн багтаж байгаа тэр газар дээр 3 өрөм тавьсан. Тэгээ 3 өрөм тавиа явсны дараагаар нь бол гинт тент тэр нинжа нар орж эхэлсэн. За бид нар бол мэдээллийг бол Монголын алт компани нөхдүүдээс алдагдсан байна гэж жоохон хардталт сэрдэл бидний хувьд байдаг. Түүнээс манай өөрийн орон нутгийн иргэд ороогүй. Тэр бол дандаа энэ гаднаас одоо ховд талаас ирсэн л гэж одоо мэдээлдэг юм да. Тим хүмүүс ирж анх яг тэр өрөм тавьсан талбай хэсгийг бол ухаж доошоо бол метр 2 метрийн гүнтэй шуудан маягаар маш их ухаж эхэлсэн. За мэдээллийг аваад манай сумын тухайд бол төр захиргааны байгууллага, цагдаа хэсгийн нөлөөлөгч, байгаль хамгаалагч, багийн дарга нар гал ингээд бид нар бол нэлээд олон удаагийн шалгалт хийж тэнд хүмүүсийг хөөж тууж материал багаж хэрэгслийн хураах ийм арга хэмжээнүүд авч байсан. Тэгээ сүүлдээ бол манайх бүр одоо пост гаргаж тэн дээр харуул хамгаалалт гаргаж ийж түүнийг таслан зогсоосон. Тэрнээс хойш нэг 2 сар орчим чимээгүй байж байгаа. Дахиад цаашаа нүүгээд тэр газраас нэг 20 км-ийн цаашаа мөн манай Дөрвөлжин сумын нутаг бүрчгтий гэдэг одоо том ууланд дахиад тэнд бол дэлбэлж алт хайж эхэлсэн. Тэгээ тэнд дахиад бөөн хүмүүс ирдэг болсон. За тэрүүнтэй дахин манайх бас тэмцэж эхэлсэн. Аймгийн цагдаагийн газрын тэр тэмцээд. Тэгээ одоо тэрнээсээ хойшоо ургамлын нутаг руу орцсон юм да. Тэгээ Дөрвөлжин сумын нутгийн тухайд бол яг 2 ууланд нэлээд их хэмжээний доошоо гүнтэй газар ухагдаж сэглэгдсэн. Түүнээс биш яг одоо ургамал сумын нутаг шиг тийм тал дээр тэгж овоолго үүсгэж одоо газар хөндийлж тийм байдал бол хараахан үүсээгүй. Өглөөний сонин өглөө бүр тэнтэй хамт. Газар нутгаас үүдгүүлэхгүй гэсэн нутгийн иргэд хэсгийн төлөөлөгч захиргааны хүмүүстэйгээ хэд удаа очиж нинжа нарыг хөөсөн боловч эргэж ирэхтэл нэмэгдээд байдаг гэж. Эхэндээ 30-40 хүнийг сумын цагдаа нарын хүчээр хөөж багаж хэрэгслийн хураасан боловч хөөгдөж явсны хүн 2-3 хүн дагуулж ирсээр хүчрэхдэггүй болсон байна. Сүүлдээ бүлгэлсэн нинжа нар сумын цагдаа бол нутгийн иргэдийн эсрэг үзүүртэй төмрөөр зэвсгэлэн ирж нинжа нарыг хөөж байсан түүх Монголд байдаггүй юм. Та нарыг яахыг чинь харыг их зэрэгээр дарамталдаг болжээ. Тэгээ ургамал Дөрвөлжин сумын зааг бүхийн нутагт алтны газар төвлөрөөд байсан 1500 гаруй нинжаг Завхан аймгийн цагдаагийн хэлс бол нийслэлийн цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн тараагаад байгаа юм. За бид яг ургамал сумын алт гарч байгаа бүрчгтий гэдэг нурууны ойр орчинд ирээд байна. Энэ бол яг алт тухдаг хамгийн төв цэг юм байна. Ерөөсөө эндээс ингээд эргэн тойронд 1 км-ийн цаанаас харахтал ерөөсөө хогийн цэгээс ялгагдахааргүй тийм л орчин бидний өгтлээ.
Тэгэд сумын засагтар болгон эсгийн төлөөлөгчийн хамт энэ нөхцөл байдалтай нэрээ танилцсан явж байна. Одоогор бол яг энэ бүс нутгийг Завхан аймгийн Цагдаагийн элч болон Улаанбаатар хотоос ирсэн нэмэлт хүч хамгаалтанд аваад байгаа юм байна. Манай Завхан аймгийн одоо Ургамал сумын Тосгуур багийн нутаг бүрчигтэй бол улаан толгой Тухны ар зэрэг газруудад одоо алтны хоол илэрч нэгдлээ гэж цуурхал юм яриа тараад тэгээд одоо энэ 12 оны 2 дугаар сараас эхлээд баг 3 4 ингээд энэ зунжингаа ингэж бас уван цуван энэ хууль бусаар гараагаар алт олборлогч хүмүүс ингээд ирээд хамгийн сүүлийн байдлаар одоо сая 10 сарын дундуур 15-7-8-ны үеэр оргил зэгтэй хүрч 1350 орчим 250 орчим одоо тээврийн хэрэгсэл зуларсан. Ийм байдал одоо бий болж. За байгаль орчныг одоо зөвшөөрлгүйгээр ухац эндийч ашигт мал дэмлэг ашиглах гэж ингэж оролдох. За орчин тойрны одоо малчин одоо ард иргэдийг сандраах, төгшөөх ийм одоо эрүүгийн хэв журмын хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон юм аа. Ингээд аймгийн цагтаагийн газраас нөхцөл байдалд уялдуулаад урд нь одоо 7-8 9-р саруудад 3 удаа бас ирж ажилласан юм. За ингээд энэ ажиллагаа бас хөөгд явуулахаар ингээд уулын цаана гараад зогсчдөг. Их хурдан унаатай юм. Бүрэн одоо ийм холбоочдсон хүмүүс байт юм байна. Тэгээд цагдаагийн байгууллага буцаад явчихаар дахиад буцаад өрөөд ирдэг. Ингээд нэг юм хөсөлтөд байгаа юм шиг юм байдал үүсэжсэн. За саяын одоо бидний одоо энэ нэрэлтээр бол нэлээд бас төлөвлөгөөтэй, ултаа суурьтай нөхцөл байдлаа судалсан ийм одоо хэмжээнд одоо ажиллагааг зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл одоо нэг удаагийн хөөлтөр энийг тараахгүй юм байна. Бүсийн аймагуудын хүчийг татах, дээрээс нь нийслэлийн цагдаагийн одоо хэвжирмийн хамгаалах газрын хүчийг татчих. Ингэж одоо энийг одоо бас нэлээд зөвшөөрлөх ёстой гэсэн бодлого төлөвлөгөө ингэж хийгээд за цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж энэ одоо үйл явдал болоод байгаа газарт цагдаагийн төрөөрөө байгуулах юм шийдвэр гаргасан. За ингээд аймгийн засаг дарга өөрийнхөө захирамжаар энэ одоо тулгарсан одоо хууль бусаа гараар алт олруулж байгаа гэдэг тараах юм албадан тарах захирамж гаргаад мөн одоо албадан тарах ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг одоо хүнс хоол хэрэглэл одоо байр орон сууцаар хангах ийм зардлыг шийдэж өгсөний үндсэн дээрээс цагдаагийн байгууллага ирээд ажиллаж байна. За үндсэндээ одоо тус одоо энэ сумын нутагт энэ одоо алт олруулж байсан газар одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар ямар нэгэн нинжа гэдгийг нэрлэгдэх юм хүмүүс одоо байхгүй болсон. Бүрэн одоо тарааж одоо 50 байдалд орсон. Нутгийн одоо захиргаа ард иргэд одоо манай үйл ажиллагаанд талархалтай хандж байгаа. Их айман тайван боллоо. Айц сандах зүйлгүй боллоо гэж ингэж ярьж байгаа. Өглөөний сонин өглөө бүр тэнтэй хамт. За би нийгмийн хэв журам хамгаалах албаны ажилтан хүн байна. Тэгээд бид нар бас энэ Завхан аймгийн Ургамал суманд бий болсон энэ хууль бусаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагаа таслан зогслох. Тэс ажлаад албад нь нүүлэх үйл ажиллагаанд оролцохоор тодорхой энэ тооны хүч хүн хүч хэрэгсэлтэйгээр ирээд одоо үүрэг гүйцэтгээд 5-6 он чинь. За досон цэнгэл сумаас ахуулаад тэгээ нааша замаар бас үзлэг шалгалт үүрэгт ажиллаг гүйцэтгээд энэ дэрж байрлаад нэг 4 он чинь та. Тэгээ одоогор бол бас байдал хэм юм байна. За орон нутгийн нөхцөл байдал бол яг энэ хууль бусаар алт олборлогч ирээд бол ийм замраг байдал бий болгосон. Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн. За цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн зэрэг нэлээд ноцтой зөрчил дутагдал гаргасантай бас танилцаад орон нутгийн нөхцөл байдлыг сонсож мэдээд ингээд хамтарч ажиллаад байж энэ та. Одоо та нарын тушаал ч гэдэг нь ээлж хизээс солигдох. За бид нар яг тэдэд гэж хугацаа заах юм бол цагдаа байгууллагын үйл ажиллагааны хувьд бол нийтэд мэдээлэх нь зохимжгүй юм. Зүгээр мэдээж бид нэр ээлж дараагаар тасралтгүйгээр хүч хэрэгслээ зохион байгуулж үүрэг гүйцэтгэх болно энд.
Хамгийн гол нь манайхан нинжа гэхэр л хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж яваа ядарсан хүмүүс байдаг мэт тэр төсөөлдөг. Тэгвэл тэр цаг ард оцорчээ. Монголд нинжа буюу гар аргаар алт олборлагчд бий болоод 10-аад жилийн нүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд нинжагийн тодтолтой эдгээр бүлэг хүмүүс улам нарийн зохион байгуулалтанд орж мапын шинжтэй болчихсон байгааг цагдаагийн байгууллага баталж байна лээ. Өнөөдөр нинжа гэх бүлэг л Монголд байхгүй өндөр хүчин чадалтай металл хайгч сансрын холбоог ашиглаж байна. Ундаг унаа нь ерөөсөө Land 200, Lexus 570, Land Cruiser 80 унжуун гэж бод. Бурга машин хөлгөсөн нинжаг ядуу гэж бодох хэрэггүй. Харин ч хамгийн тохиромжтой унаа. Тэд бурга машиныхаа арын суудлыг авч хаяад оронд нь 2 давхар ор тавьдаг. Түүн дотроо гал тогоо, гар угаалга, халаалт гэд бүгдийг нь шийдчихсэн. Ерөөсөө алт тухаж хээр явах зориулттай болгож тоногддог юм байна. За бид одоо яг Завхай аймгийн Ургамал суман дээр ирээд байж байна. Ургамал суманд бол сая алтны нинжа нар гэж бүлэг хүмүүс ирж яа сүйдэлсэн, хэрхэн сүйтгэсэн, ямар одоо байгаль орчинд хор хөнөөл учруулсан талаар Ургамал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Мөнх Баттай энэ талаар ярилцсанаа өргөе. Энэ үүс нөхцөл байдал нь болохоор эхлээд Дөрвөлжин сумын нутаг Бохын толгойг газраас үүссэн. Тэгээд эдгээр нөхдүүд нь нинжа гэх улсууд нь улам лавширч манай нутаг руу 9 сарын 22-нд орж ирсэн. Тэгээд нинжа гэх эдгээр улсууд нь маш олноороо богино хугацаанд цугларч газар орныг маш ихээр сүйтгэсэн. Сүүлдээ цагдаагийн байгууллагад хүчиртгэе байгаад дээд удирдлагын танилцуулж одоогоор тухайн газрын хамгаалтанд ороод ажиллаж байна. Яг нинжа нар гэдэг хүмүүс зүгээр цагдаагийн байгууллагыг одоо хэсгийн төлөөлөгч ганц хүн хүчрэхгүй гэж засагтараар ярьж илээ. Яг таны хувьд зүгээр ганц энэ хэсгийн төлөөлөгч гэдэг нь нинжа нараас ямар дарамт ирж ирсэн бэ? Нинжа нар гэдэг нь ямар ч тийм одоо машин тэрэг нь улсын дугааргүй хаанаас яваа тодорхой ус. Тэгээд маш хэмжээний газар сүйтгэх багаж хэрэгсэлтэй шаардлага тавихад урдаас эсэргүүцдэг. Нинжа бол ямар ч зэзээч одоо энэ газар орныг сүйтгэдэг амар усуд байд юм бэлээ. Яг зүгээр одоо эсэргүүцэл гэдгээр жишээ нь яаж нөлөөлөх вэ? Эсэргүүцэл гэдгээр болохоор одоо бид нар одоо хаач Монголын нутагт явж ийсэн. Бид нар одоо газар орныг бол сүйтгэхээр ирсэн усуд бүр шийдсэн байд юм бэлээ. Ямар шаардлага тавихад хүлээж авах юм байхгүй. Урдаас одоо тэр өөрсдийн тэр Осков барьж явсан тэр жото мотого барьж дайрсан машин дээр хүртэл дайрсан хүртэл үйл гарч ирсэн. Жишээ нь хинэ машиныг, таны машин. Жишээ нь манай цагдаа хэсгийн УАЗ 460-аас автомашиныг мөргсөн аймгийн манай захын мандлын хэсгийн мөргсөн тийм үйлдвэрээ тэгээд иймэрхүү байдалд автгад Ирэл мөрөгч байгаа. Очингууд нөгөө эхлээд өөртөө багдж байгаа цагдаа ирлээ гэхээр зүгтаасан араас нь машинтай дагангууд хөндлөнгөөс үржиж мөргсөн. Тийм. Яг одоо Ургамал сумын хэсгийн төлөөлөгчийн хувьд өмнө нэг нэлээд хэдэн хүмүүсийг журмалж ирсэн гэсэн. Одоо хэдийн хэмжээний багаж зэвсэг одоо нөгөө металл хайгч энэ төр. Одоо нэг 80 гаруй металл хайгч 200-аад тэр буудагч гэдэг багажийг мэргэжлийн ялтай албанд хөргүүлж өгсөн. Тэгээд эдгээр албан одоо шийдвэрлэж байгаа. Манай ч анх эхлээл энэ нинжаны үйл ажиллагаа чинь бүр хавар 6 сард анх эхэлт болцсон. Тэр Дөрвөлжингийн Бохын толгой гэдэг газар одоо гарч ийна, анх эхэлж энд алт гарч ийна гэж сонсогч байсан. Тэгэл тэрнээсээ дахиад амжираа дараа нь бүрчигдийн энэ сүүл одоо хаж ийн хүн гэдэг энд алт гарлаа гэл тэгэл тэрнээсээ хойш амжираа одоо энэ сүүлийн 9 сараас хойш эхэл бол 9 сарын 20-оос хойшлаа. Тэгэл энэ үйл ажиллагаа улам хурцтаал. Тэгэл манайхан энэ ойр орчин бол одоо маш их хүндрэлтэй байлд орж байгаа. Тэгээ одоо малчин бидний хувьд бол маш асар их одоо сэтгэл зүйн маш их дарамт үүсэж байгаа. Энэ үйл ажиллагаа энэ хүмүүс их өөрж орон нутаг ингээл онгочод ирэх тэр үнэндээ бол дотор өмөрдөг юм байлээ. Тэгээ одоо энэ үйл ажиллагааг зогсоох таалыг дээш нь уламжлаад одоо бид нар тэгэл одоо хөө туугаал тэгэл заримд нь эсэргүүл үзүүлнэ. Зөндөө юм болж байгаа юм шиг бид нар. Тэгэл гүйдэл ирээл сүултээ гадуур ирээл морь мал гадуур чөтөр шаг наваа явуулч. Өөртөө хаана. Заримдаа хэцүү асуудал их үүсэж байгаа юм шиг. Тэгэл заримдаа нөгөө өглөө босоод нөгөө морьроо ханиралдаг ч морьг болцсон байж байгаа юм чинь. Тэгэл мотоцикл явна. Сумар нутаг нөгөө олон хөл цуглчдаар бензин шатхан бүх юм тасарч.
Нинжа нарыг мапын шинжтэй болсон тухай нэлээд яригддаг байсан. Тэгвэл энэ нь ургамал сумын алтны иргэн тойронд болсон үйл явц дахин ажиглагджээ. Алттай газар цугларсан нинжа нарыг зохион байгуулалтанд оруулдаг цөөхөн идэх хүн бий. Энэ хүмүүсийн ихэнх нь эрүүгийн гэмт хэрэг толгож байсан. Цагдаагийн хар дансанд бүртгэлтэй хүмүүс. Хэдэн жилийн өмнө Говь Алтай аймгийн Бэгэр сумыг төвөөж байсан зохион байгуулагчид сая ургамал сумын нутагт ирж зохион байгуулсан гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм. За бид одоо Цахим аймгийн цагдаагийн газрын нургал шалаар энэ өнгөрсөн 10 сард энэ хууль бусаар ашигт малтмал олболж байгаа хүмүүсийг тухайн орон нутгаас хөөн тарах зорилготой энд ирээд үйл ажиллагаа явуулж байгаа тухайн алт албарлаж байгаа иргэдэн цагдаагийн албаа хаагчийн хуулиасны шаардлага зориуд үед бүлээн нэгээ уриалж одоо машиныхаа гэрэл тохиогоор дохио өгч тухайн цагдаагийн албаа хаагчийн машиныг машинаараа бүсэлж залуучууд нь бууж дамжилсан хааш нь унгаж шийдэх юм бэ нэг ер нь 2хан цагдаа 3хан цагдаа л явж штэ ер нь цагдаа ер нь нэнжа буцсан түүх байдгүй. Монголд ер нь нэнжа буцаасан түүх байхгүй юм учраас энэ 2-3 цагдаа бол яадгийг. Одоо цөмөр эднэр хөөж уулчаад цааш үйл ажиллагаа хийж халтаа авах гэдэг юм их хариулсан да. Тэгээд мөн дараагийн ээлжинд манайх бас аймагаас бүрэлдэхүүнд 45 хүний бүрэлдэхүүнтэй 10-аад машинтай хүмүүс ирж ажиллаж хахад 2 хэсэг ажиллаж хахад манай бас хэв журмын тасгийн дарга эрүүгийн засгийн даргаар ахлуулсан ажлын хэсэгтээ 2-3 машинтай хүмүүсийг бас 40-50 машин бүсэлж авч гэрлээрээ дахин та нар энд юу хийж байгаа юм бид нэнжаг буцааж чадахгүй. За энэ байтга газар ганц одоо үлдсэн биш ер нь та нар хуулиас очирчдөг юм яа гэдгийг та нар шийдвэр гаргахгүй цааш бидэнд чөлөөтэй 50 ажлын хэлэг гэх мэтээр дайр доромжилж их занал хийлдэг дээ. Яг шаардлага тавьсан цагдаагийн алба факт ч юм уу нутгийн иргэний өдөөс одоо бид нь алдсан тийм тохиолдол байдгүй. Би одоо бид одоо хуулиасаар албарж байсан одоо машин дэргийг саатуулах гээд очиод ингээд зогсохоор шууд урдуур давхиж орж ирээ энд юу хийж байгаа гэсэн үлдлээр шууд машин урдуур давхиж орж ирээд одоо манай машиныг хойдол урдлаа ирэн хоёулангийн мөрөгсөн асуудал би бас одоо нутгийн иргэдийг бол шөнө орой үдж болохгүй амар тайван байдлахгүй машиныхаа бензин тосыг усаа өг энд хоол хийж өг яалсан манайх нь говь зүйл газар болохоор амны ус бас тааруу ходог онгоолгодог болохоор тэр болгон усандаа хүрэхэд хоол учир айлын нутгийн малтай иргэдийн усыг очиж дээрэмдэг маях тийм байдлаас үл үзүүлэх гарч бас бусдын амгалан тайван байдал алдагдуулах үйлдэл маш их гарч байгаа. Тэр цагдаагийн машин мөргсөн тэр хүмүүсийг барьж одоо шийтгэл оноос мэдгүй юм тиймэрхүү асуудал. Тухайн машин мөргсөн машинаа бид нар саатвал тогтоож шалгаад харьяалах мөрдөн байцах шатнд нэрүүн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн байгаа. Одоо мөрдөн байцлын шатнд шалгагдж байгаа. Хаанхын ямар хүмүүс байсан? Тэрийг одоо яг мөрдөн байцагч гэсэн дээр мөрдөн байцагч нь тухайд нь танилцуулах байна. Аймгийн Говь Алтай аймгийн харьяат хүмүүс байсан. Хідүүлээ байсан тухайд. Тухайд тэр залуучууд таваалаа явсан. Өглөөний сонин өглөө бүр тантай хамт. Тэ энэ одоо 9 сарын энэ одоо 10 сарын сүүлийн 20-ны үеэр болсон юм байна. За энэ одоо нэг юм 400 метр талбай байна. Энэ талбайд бол одоо ингээд нэнжа нар бол нөхөг ингээд одоо их гүнзгий явсан. За энэ нэг 6-7 метр энэ явсан байгаа. За энэ нүх бол их ойр хувахад тэгээ одоо энэ хүмүүс ингээд одоо нэнжа нар чинь түнэлтэд бие имлүүн ингэж явж байгаа юм байна лээ. Ингээд ухснаас энэ нүх одоо нөгөө хоорондын холбоос нь багасаад одоо доошоо ингээд нураад ингэсэн. За энд бол нийтдээ зөвхөн ер нь бол 4 одоо нэнжа дарагдсан юм байна. За тэрний 2 нь бол их гайгүй одоо дарагдсан ингээд түргэн авсан гэж ингэдгийг. За 2 нь бол нэлээ хүнд, нэг нь бол одоо Говь Алтай хүн байсан ийшээ ингээд явсан. А нэг нь бол одоо энэ заамрын одоо нэнжа байсан гэдэг. Энэ манай сумын төвд сумд эмнэлэгт нэг одоо хонсон. Тэгээд одоо эмнэлгийн ихний арга хэмжээг нь бид нар аваад ингээ одоо аймаг руу хөрвүүлсэн юм багмаа. За тийм. Ингээд энэ дээр бол нэнжа гэж хүмүүс бол хамгийн гол нь яаж ийм нөхдөр одоо энэ бол яг манай одоо өвлжөөний бүс нутгийн бичээр юм баг. Ингээ ухаад одоо тэр толгойн өөр дээр одоо нэг айл өвлждөг. Ингээ энэ айл одоо аргагүй ирэхэнд одоо хашаагаа аваад ингээд нүүж байгаа. За энэ маань нэг талаасаа одоо энд одоо байхад энэ олон нүх энэ бэлчээр байхгүй болгож байгаа ийм одоо том хохирол гарч байгаа. За хоёрдугаарт одоо энэ нэнжа гэж хүмүүсээс иргэд одоо айж үнэхээр тэд нар бол одоо маш хэцүү улсууд байдаг юм байна лээ. Ийм учраас бол одоо ингээд
одоо нүүгээд дайжаад ингэж энэ хоёр тэднээс айж ийн олон хоног одоо хажууд нь байхаараа тэд нар чинь очиод за нэг цайш янадаг хоол хийгээдэг гээд ингэн ийм явдал бол захаас их юм байд. За манай хөдөөний энэ айл хүчин бол ганц гэрээрээ хол одоо байдаг учраас одоо хамгийн гол бэрхшээл нь бол нэг хүн маландаа явал нэг нь одоо гэрэнхээ имийг хийгээл хоёр хүн л одоо үлддэг. Ийм одоо хүндрэлтэй хэцүү. Мэдээж энэ цум орон нутгийн иргэд болон гол зохион байгуулагчдын золиосонд явж байдаг ядарсан хүмүүс бий. Гэхдээ тэд нь маш цөөхөн. Зохион байгуулагчид нь өөрсдөө алт авахгүй ийм хүмүүсээр алтаа авахулж худалдаж авах зорилготой байдаг аж. Иймээс аймаг бүрээс холбоо сүлбэтэй нинжа нарыг дуудаж худалдан цуурхал тарааж аль болох олон хүн цуглуулах бодлого баримталдаг юм байна. Олон нинжа цуглах тусам их алт авч цагдаа нарын эсрэг зогсох хүчтэй болдог гин. Ямар ч байсан цагдаа нар ургамал суманд ирсэн нинжа нарыг зохион байгуулсан гэх итгэдүүдийг орон даяар ирэн сурвалж эхэлжээ. Мэдээлэл авч ажиллаж байгаа. Мэдээллээр одоо энэ нинжа зохион байгуулдаг гэдэг нэг 10-аас 20 тонны ийм алтны чэнж гэдэг нэлэгддэг хүмүүс байт юм байна. Их хурдан унаатай, сансрын одоо антентай ийм одоо их олон одоо дагаж явдаг дагуулуудтай тийм ээ. Ийм зохион байгуулалттай хүмүүс байт юм. Тэгэл тэр хүмүүс одоо нэг тухайн нэг газар нэг орон дээрэл алт олдлоо, тэдэн килограмм олдлоо, тэгж баяжлаа. Ийм том унаа тэрэг байр авлаа гэдэг ингээд худлаад гаргаж тийм ээ. Цуурхал уцтаад. Тэгэхээр өнөөх нь одоо сонссон ард иргэд одоо бас ингээд цугларчт юм байл да. Ягаад гэхээр одоо их олон масс үүсгэж их олон хүчээр ингэж ирснээр одоо төрийн байгууллагын үйл ажиллагааг одоо бас удаашруулах, саадуулах зорилготой байт юм байна. Тэр хүмүүсээс ганц нэг нэрлэх боломж байгаа юм. За одоогоор яг тодорхойг байгаа учраас нэрийг одоо хэлэх тийм үрдэн байцтай шатна эхлэегүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ нэрийг одоо нэрлээд яг ямар ч байсан тодорно. Ерөнхийдөө манай ажиллагааны зорилго манай цагдаагийн ерөнхий газраас өгж байгаа чиглэл бол хин нэгэн итгээд хууль бусаа гараараа алт олорж гэмт хэргийн шинжтэй үлдчихэд зүгээр одоо ингэ яваад өгдөг. Тэгээ дараагийн аймаг орон нутагт бас дахиад одоо очивол баахан үйлдэл хийж ичээл тэгээ л одоо зүгээр яваад өгдөг. Энэ байдлыг тасан зогсоё. Орон үндсээр нь одоо тасан зогсвол бол мөрдөн байцаах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж шалгая гэсэн зорилго тавиад байгаа. Хамгийн гол нь нинжа гэхээр л ядарсан иргэдийн зовсон царай нүдэнд харагдаг тэр үе ард хоцорсон гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байна. Ямар ч монгол хүн эх орноо газар нутгаа гэх сэтгэлтэй байдагсан. Гэтэл алтны хойноос 10 жил амь насаа зориулсан нинжа гэх хүмүүст газар нутгаа хайрлах өчүүхэн сэтгэл үлдээгүй болол та. Дэндүү харамсмаар. Ганцхан жишээ өгүүлье. Дөрвөлжин сумын нутагт алд гарсны дараа цагдаагийн хүчээр нинжа нарыг тарааж хэд хэдэн удаа хөөсөн. Алт тухаж амжилгүй хөөгдсөн нинжа нар буцах замдаа тус сумын нутагтах зэрлэгс чацрагны бут руу машинтайгаа дайрч алтаа ухуулдаггүй юм бол чацрагны чинь бутыг сүйтгэхэд өгөөлдөг юм сүйтгэжээ. За манай Дөрвөлжин сумын нутагт одоо энэ манай сумын төвөөс доош 60 орчим километраас одоо эхлээд 70 гаруй километр үргэлжлэдэг хар утны одоо шугуй гээд яг зэрлэгч цацрагны ихээхэн нөөцтэй тийм бут байдаг. Тэгээ тэр бутны маань ургац хураах одоо чацрагны яг ид боловсрч гүйцсэн үе нь одоо энэ 11 сарын 1-ээс 12 сарын 1-ний хооронд төөдөг байхгүй юу? Яг одоо хүүтрэнгүүд за Цельсийн хасах 15 хэмээс дээш градус бол одоо хөлддөг. Тэгээ яг тэр үеэр төөдөг учраас өчигдөр энэ төр жоохон тэнгэр хямарлаа. Тэгээ биднэрт ирсэн мэдээлэлээр бол алтан дээр байгаа нинжа нар ихээхэн манай бут руу орсон сурагтай байна. Өмнө нь ч гэсэн Говьтай аймгийн Бэгэр суманд бас ийм юу болж байсан шүү дээ. Бэгрээс одоо хөөгдсөн тим нинжа нар 2010 онд бас яг манай энэ бут руу орж биднэрт бас ихээхэн хүндрэл учруулж ирсэн. Энэ жилийн тухайд бас тех үзэгдэл байна. Энэ бутнд бол машин тэрэг явахад их хэцүү, илэс ус хавцсан, маш зовлонтой, хүн машин нуугдах газар илбэгтэй ийм газар учраас тэрлээ бас ихээхэн одоо хүмүүс орсон сурагтай ийм мэдээллүүд байна. За манай сумаас бол төрүүчийн тамгын газраас бас хүмүүс гарччихсан байгаа. Эргээд бид нэгдэг өдрөөс бүр тамгын газрын групп гардгийг ахаад бид тэр бут гэдэг чинь мод учраас түүмэр гарах их аюултай. За тэнд бол архитект энтергээ зүү ус юмнууд их болдог. Байгаль маш ихээр сүйтгэдэг. Тэгээ энэ ажил маань одоо яг бас эхэлж чинь л да. Тэгээ энэ дээр бид бас арга хэмжээ аавна гэж бодоод байж байна. Хэсэг малтаж байгаа л ингээл оргоол зүхтаал явждаг. Нэг хэсэг нь хөөгөл туугаад хайждаг. Тэгэл нөгөө газар байгаль ингээл хөндөгдөө сэндичгтэл
Тэгээд хохироод үлдэж байгаа. Энэ цасан шуурга шуураад цас дарна. Шороо шуураад шороо хөндийлээд дараад тэр өвөл болон тэрлүү одоо нөгөө малчтай мал унаал өхөн. Газар мэдэхгүй хүмүүс явж байгаа л одоо машин тэрэгтэйг тэр нөхөө цасаар хожигдсан байлаа гэхэд нисэл ороод өөхөх. Ийм л аюул тулгарсан байгаа аахгүй юу? Урд нь яг бидний эцэг их өвгдээцээс газрын хөрс рүүгээ орлого гуйлгүй амьдрал болоо л эсэ. Нэгэнтээ одоо яг ард түмний амьдрал хүрлцээ бололцоо муутай дай дээгүүрэл эн чи одоо дандаа нэг баян улсууд байж байгаа биш Монголын ард түмэн. Дандаа нэг ядуурсан зүдүрсэн улсууд байж байгаа биш. Гэхдээ л чи ирэнтэй бараантай байгаа ч гэсэн миний амьдрал хүрж байгаа болж байгаа би тэрлүү очихгүй гэдэг нэг хэсэг алга. Миний амьдрал болохгүй байна, бүтэхгүй байна. Би тэрлүү очно гэсэн болгоно нь очиж байгаа биш. Янз янзын хүмүүс ингээ харж байхад бол хөлтөө нь хөлхөөл хөлгөө нь мөлхөөл ирж ил байгаа аахгүй юу? За энэ одоо алтаалтлоо гэдэг сургаар ингээд наашаа одоо энэ манай Зохион аймаг зорих гээд байгаа бэлтгээд байгаа хүмүүс байгаа гэсэн сураг байгаа. Тэр хүмүүс мань одоо та нар буруу одоо зурхалт автаж ингэж битээ ирээрээ. Битээ тэгээд зардал зэрэгэл гаргаарай. Ирээд одоо газар шороо хөндөх юм бол эн чинь нэгдүгürt нүгүүлээ. Хоёрдугаарт гэх юм бол хууль одоо зөрчсөн үйл болоо шүү гэдгийг анхааруулж илээ. Нинжа нарын хараанд өртсөн газар нутаг хэдхэн жилийн дотор ямар аимшигтай байдалд ордгийг монголчууд эдийн мэдэх болжээ. Тухайлбал Төв аймгийн Заамар, Говьалтай аймгийн Бэгэр, Хөвсгөл аймгийн Цагаан нуур гээд уртаас урт жагсаалт үргэлжилнэ. Харин өнгөрсөн оноос эхлэн энэ жагсаалтад Завхан аймгийн Дөрвөлжин Ургамал сумд нэмэгдэж байна. Ургамал сумын хувьд Улаан толгой гэх газар орчимд өргөөшөө 8 км, урттаашаа 10 км газар нутаг Алтны Нинжа нарын гарц сүйтгэгдээд байгаа. Хамгийн гүн нь 10 гаруй метр ухсан эдгэр нүхэн Тус аймгийн мэрэгжлийн хяналтын газрын байц агч нар хэмжилт хийж хохирлыг нь тогтоохоор ажиллаж байна. Нинжа гэдэг зэрлэгсэн хэсэг хүмүүсийг цагдаагийн хүчээр ингэж л дарж байна. Тэднийг тараахын тулд элдв арга зам хэрэглэхгүй бол олон цагдаа олон нинжатай халс тулсан нөхцөлд мөргөлдөөн болж хүний амнаас эрсдэх асуудалд энүүхэнд гэдгийг Завхан аймгийн цагдаагийн газрын дарга Дэд Хурандаа Эрдэнэбаатар хэлж байсан юм. Үнэхээр ч төмрөөр зэвсгэлсэн этгээдүүд алтны төлөө цагдаад баримтлагдахгүй төлөө юу ч хийхэд бэлэн байдаг гэдгийг бидэнтэй уулзсан хүн болгон ярьж байсан юм.